давснаас татгалзах. Энэ давснаас татгалзаж байгаа асуудал бас сүүлийн үед бол маш их ажиглагдаж байна шүү дээ. Давсгүй хоолунд иддэг. Давс одоо ерөөсө хүний биед муу юм байна гэж ойлгоод иддэг. Давс одоо зүрх судасны өвчлөлд хүргэж байна, даралт ихсгэд нөлөөлж байна гэл хүмүүс одоо давсгүй хоолунд идэж удаг. Маш бага давс хэрглэж идэг. Иймэрхүү зүйлүүд маш их ажиглагдаж байна. Тэгтэл давс өөрөө хүний биед бас тохирох хэмжээгээр хүний биед хэрэгтэй байждаг. За уламжлалт дангаа ухаанд энэ давсны төрлийн зүйлүүд хүний биед ямар хэрэгтэй вэ гэхээр энэ хүний хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд маш сайн нөлөөтэй байж байдаг. Хоолыг шингээхэд давсны оролцоо бол энэ давслаг амтны оролцоо бол маш их үүсдэг. Гэтэл энийг мэдэхгүй давснаас татгалцснаасаа болоод хоол унд зөв зөвхөстэй шингэхгүй байхад хүртэл нөлөөлж идэг. Огт давсгүй хоол унд идээд байх юм бол ерөөсөө хоол унд зөв шингэхгүй, ходоод нь цанхаадаг иймэрхүү асуудлуудыг үүсгэдэг. Дээрээс нь бид илүү усны хуримтлал үүсгэх иймэрхүү эрсдэлтэй байдаг гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За тэгэхээр давс нь бас тодорхой хэмжээгээр бас нэг электролит гэдэг хүний биед усны зөв зөвхөстэй харьцааг тэнцвэржүүлж яадаг ийм зүйл шүү дээ. Энэ булчингийн үйл ажиллагаа давс гэдэг юм бол маш их оролцоотой байдаг шүү дээ. Булчин сулрахад хүртэл. Огт давсгүй хоол ундээдгээсээ болоод амархан ядардаг, бие нь амархан сулддаг, ядардаг, булчингийн үйл ажиллагаа алдагддаг. Иймэрхүү байдлууд бол ажиглагддаг шүү.